За сайн байцгаана уу? За бүгдээ өнөөдөр ёс зүйн тайлан хэрхэн илгээх вэ гэдэг зааварчилгааг өгье. За тэгэхээр бүгд гишүүний системд нэвтрэн ороод хэрэглэгчийн гишүүн систем гэсэн дэвтэр рүү дарна. Энэ дотор ёс зүйн тайлан гэсэн зэс байна. Энэ зэсэн дээр дараад ёс зүйн тайлан илгээх цонхмоо нэглээ. Ёс зүйн тайлан илгээхийн өмнө энэ дарж үндсэн мэдээлэлээ шинжилнэ үү. Тэгвэл энэ дараад бүгд үндсэн мэдээлэлээ шинжилжээ. Үндсэн мэдээлэл шинжилэхдээ эхлээд бүгдөө зураг оруулах ёстой. Миний баримтууд шинэ файл компьютероос хуулах. За зураг гэсэн юмнаас зураг орууллаа. За үндэс угсаа, ургийн овг нэр, хүйс энэ мэдээллүүдийг бүгдийн бүрэн зөв бүгдэд дуусны дараа мэдээллийг бүрэн зөв бүгдэд дууссан хэсэг гэдэг чагтыг дарж хадгалснаар ёс зүйн тайлан илгээх цонхмоо нэгдэнэ. За бүгдөө тайлбараа бичээд санал зөвлөмжөө бичээд асуултуудаа хариулаад ёс зүйн тайлан илгээснээр та амжилттай ёс зүйн тайлангаа илгээлээ. За танд баярлалаа.